Эрхэм мөндөд ард иргэдээ эрхэм мөндөд Монгол улсын ерөнхий сайдаа улсын их хурлын эрхэм гишүүдээ хүндэт зочдоо Монгол төмөн өвлийг өнтөд авч хөрөн хавиртаа золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож улсын их хурлын гишүүд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүнлөө орж санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдэд хилцүүлэг ажил хэрэгч бүтээлж өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Чуулганы завсарлагын хугацаанд миний бие улсын их хурлын гишүүдийн хамтаар Хангай, Баруун, Төвийн, Зүүн, Говийн бүсийн аймагуудад ажиллаж, малчид хоршоологчид, худалдаа бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25,000 гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээг хязгаар боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна. Иргэдэд ажил орлоготой байлгах, үр хүүхдүүдэд орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамрагдуулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дид бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөнд үгээд байж байна. Энэ бол та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм а. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтэд танилцаж, аймаг сумын ахлах ангийн сурагчтай уулзахад хүүхдүүдийн үг, нүүр төлөм халуун бас үнэн байсныг хэлэх нь хэрэгтэй. Олон мянган сурагчтай уулзахад бидний ирээдүй болсон хүүхдүүд сурах мэдэх хэрмэлзлэл дүүрэн байгаа нь бахархалтай. Гэвч тэдний төлөө бидний хийх ажил их байна. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, захин хичээлийн зохион байгуулалт төлмөг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг та бидний шийдэх асуудал мөн. Нийслэл суурин газарт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцтмал болсон. Хотын дид үтцийн төлөөлөлт, иргэдийн таатай амьдрах орчинг бий болгоход чиглэсэн оновчтой зөв байх учиртай. Хотын тулгымцсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ үндсэн хууль заасан хүний эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү үйлдвэрийг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралтай авахыг хүсье. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорж, яаж ажиллахыг бид батлаад ердөө 6 сарын нүур үзэж байна. Улс төржилт, намжирхал, талцал хуваагдал гэхээс илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурцгах шийдвэрүүд гаргах нь түүхэн үүрэг байна. Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай байх цаг үе ирснийг тэмдэглэн хэлье. Авилах, хүн суртал газар авах хөрс болж байгаа журмуудыг үндсээр нь устгаж, хууль дээдлэх зарчмыг бодит утгаар хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ. Тиймээс хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан журмыг дураар үзмжээр батлах явдлыг таслан зогсоох, журам батлах эрх олгож буй хуулийн заалтуудад өндөр шалгуур тавих эргэцэн орчныг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 3 дугаарт зах зээлийн шудраг өрсөлдөөн, эдийн засгийн хэлэлтийн эргэцэн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна. Монопол өрсөлдөөний ухаалаг бус зохицуулалт эцсийн дүндээ үн өсөх, хөөрөгдөх бас нэг хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эргэцэн орчны шинжилгээг хийнэ. Цаашид эрчим хүчний салбарын эргэцэн шинжилгэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Хэд өндөр байгаа зарим төрлийн татврын хөв хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татврын дарамт төгсөж, өсөж хөгжөхөд саадуулж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь та бидний үүрэг юм а. Улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө хууль тогтоох хэрэгт хамтдаа хичээнгүйлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол улсын их хурлын 2025 оны хаврын ээлжид чуулган нээснийг мэдэгдэе.